юу болохыг таашгүй гэлцдэг. Гайгүй байж байтал бэрхшээл тулгарч, баяртай байж байтал гониглах юм гарч ирээд л тэгж өгсөж уруудсаар дуустдаг нь энэ дэлхийн амьдрал. Хүн бүрэл өндөр байр суурь, элбэг дэлбэг амьдрахыг хүссэндээ хичээж зүтгээд оргилд нь хүрлээч. Эрх мэдэл нэр алдар нь намрын навч шиг л ундаг. Энэ газрын яруу алдар хэсэгхэн үзэгдээд сарних өглөөний манан мэд, хөөс мэд. Бидний олж авсан бүхэн мөнхөд биднийх болдог газар Тэнгэрийн орноос өөр байхгүй. Бурхан газар дээрхийг бус дээгүрх зүйлсийг эрмэлзгэж айлдсан. Хүн дачаа үрсэн бүгдээ над дээр ирж надаас сур, тэгвэл амралтыг олох болно хэмээсэн. Бурханы өгдөг зүйлс мөнх байдаг. Бидний авсан амьч мөнхийнх. Тэнгэрийн оронд очиход хаан тахилж болгох амлалтч мөнхийнх. Бидэнд зовлон байхгүй. Үеийн үед яруу алдар идэх Тэнгэрийн орон байгаа. Тэр л жинхэнэ аз жаргалын орон юм. Энэ дэлхийн юутайч зөөрлөшгүй яруу алдарт газар орж ирсэн нь юутай их аз жаргал гэдгийг ухаарч гэр бүлүүддээ Тэнгэрийн орон явах юм чинь хүчтэй бай гэж хэлцгээе. Бүх махбат болбоос өвс мэт бөгөөд бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт гэж бичсэнчлэн хүмүүний амьдрал богинохон хугацаанд цэцэглээд эцэст нь гунддаг. Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин бидний Бурханы үг үеийн үед амьд мөнхөд байна. Тэнгэрийн оронд хөгшрөлт гэж байдаггүй. Залуунаас аз жаргал, сүр жавхланч мөнхийнх. Ийм учраас л Тэнгэрийн орон явах гэж иш үзүүлэгчид тэгтлээ хичээж зүтгэсэн юм. Бид ч Бурханд итгэж хизээч гундахгүй мөнх ам, мөнхийн үзэсгэлэн байдаг Тэнгэрийн орон явцгаая. Соломон 1000 шатаалт тахил өргөж ард түмнээ сайн удирдах мэргэн ухаан гуйхт нь Бурханы сэтгэл хөдөлж түүнд азар их эд баялаг өгсөн байдаг. Соломон шиг сүр жавхлан эдэлсэн хүн байхгүй. Тэрээр нүд хүсэмжилсэн бүхнийг хийж авахыг хүссэн бүхнээ авсан. Гэвч Соломон бүгд хоосон ажээ гэсэн байдаг. Эцэст нь тэр Бурханаас имэж түүний тушаалыг сахих гэж уриалсан. Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихсэж эд баялаг арвж хаваас шаналл нэмэгдэнэ. Гэвч Бурханы үгийг сахивал ертөнцийн шунал алга болж Тэнгэрийн оронд аз жаргалтай амьдрах тухай бодохоор баяр хөөртэй. Тэнгэрийн оронд зовлон байхгүй, баяр баясгал нь л байдаг. Хаацаж салахгүй мөнхөд хамт амьдрна. Тийм л Тэнгэрийн оронд заавал орцгоё. Итгэлийн өвөг дээдсүүд олон зовлон амсаж, амиа золиослон байж итгэлээ сахисан нь Тэнгэрийн орны мөнхийн шагнал авахын тулд байв. Бурханы үгийг дагаж дуулууртай байвал Тэнгэрийн орны хотыг өвлөн авна. Бурхан энэ дэлхийд алдагдсныг хайхаар ирсэн тул бид ч алдагдсныг хайх ажилд Бурхантай хамт алхвал их юрол авна. Бурханы үгийг сахиж хэрэгжүүлбэл Тэнгэрийн оронд асар их шагнал биднийг хүлээж байгаа.
Тэр их ёроолыг хинч булаахгүй. Бид хүлээж авсан энэ үнэнд хайн хандах ёсгүй. Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь намайг хайрлагч мөн гэж айлтсан. Бурхан хайртай хүмүүсийнхээ төлөө нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй тийм үзэсгэлэнтэй хотыг Тэнгэрт бэлдсэн байгаа. Хүмүүс эрдэнэст дуртай болохоор нь Библиэд уг хотыг эрдэнсээр чимсэн гэж дүрсэлсэн ч бидний эцэг ямар ч эрдэнэстэй харьцуулшгүй гоёор чимж байгаа. Хайртай та нарын төлөө тушаал сахидаг, үр жимс гаргадаг хүмүүсийн төлөө одоо хот бэлдэж байгаа. Төгшүүртэй ертөнцид айдастай амьдарч байгаа хүмүүсийг Сион дээрч тайтгарал олж авахт нь чиглүүлвэл бид хичнээн ёроолтэйвэ. Мөнхийн ёроол хайрлагч Бурхандаа талархаж олон хүнийг Бурхны талд авчирч нэрсээ Тэнгэрийн оронд од мэт үрд мөнхөд гэрэлтүүлээрэ.